Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний минь төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Омин нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний минь төргий. За тэгээд өчигдөр 7хан байсан бол өнөөдөр хүйтэн өглөө юм тий. 16 гэсэн 16 градус тий. Тэгээд бид нэр ингээд юмыг ингээд за одоо гайгүй болчлаа. За одоо 50 байж болно. За одоо ингээд болчих шиг боллоо гэж бодохоор өөр болчихдээ. Тэгэхээр бид нэр заримдаа юмыг те эцэг нь хүртэл итгэхгүйдээ биш хянжих хэрэгтэй юм болов уу гэж боддог. Хоёр төрлийн юм байна шүү дээ. Нэг нь бол одоо ямар нэг ажиллагаатай механизмыг бид нэртэй болчлоо гэж бодож болохгүй. Нэлээд хугацаагаар хийсэн ажлаа үр дүнтэй байгаасыг шалгаж нэгтлэх хэрэгтэй. Нөгөө талаар хүн байна. За энэ хүн одоо явчихна. За энэ хүн одоо Христийн дамж чөлөөтэй цаашаага явчих байхаа. Одоо гайгүй байхаа гэж бодохоор л ингэдэг те. Манай Оми залуу гэлтгөө бас Христийн дотор дагалдагч, Христийг дагалдахад дүүнэрээр сургадаг хүн те. Тийм зүйл бас ажиллаж исэн болоо гэж бас бодож байна л да. Яг гайгүй бах та манай энэ одоо итгэцэн юм чинь гэдэг ч юм уу. Хүлээгээд авцсан юм чинь гайгүй бэ гэдэг ч юм уу. Тэгэнгүүт яг ярилцаад үзэхээр арай өөр нөхцөл байдаг ч юм. Яг. Тиймэрхүү тохиолдол бол ер нь маш их байдаг. Тэгэхээр ер нь бас нэгтлэх, шалгах зүйл бол яалтчгүй чухал. Тэгээ би бас өчтөр за хавар болсон юм чи ер нь дулаарсан даа гэд нэмгэн гарсан. Тэгээд бас одоо ханаа түрэх яг боломжууд байгаа. Тийм болохоор сонсогчд маань ч гэсэн бас одоо хавар болж байгаа дархлаагаа дэмжих бас маш чухал. Бид нэр биеэ тордох бас чухал учраас цаг агаараасаа хараарай. Хитий хавар болж байгаа ч гэсэн сэрүүн байх шүү гэдэгтээс хэлье. Тий, хаврыг ирдэг да. Ирж яваа цагаа гэж тий. Арай ирж дуусаагүй байгаа. Цаг шүү. За ингээд гайхалтай өглөө байна. Тэгэл байх уу. Тэгээд саяас нөгөө итгэл нягтлах айгүй олон зүйлсүүд дээр бид нэр нягтлах хэрэгтэй. Амьдралынхаа айгүй олон зүйлсүүд дээр. Тэгээд өөрсдийгөө ч гэсэн нягтлах. Миний дотор итгэл яг хаана байна вэ? Би энэ итгэлээ хаана гаргаж ийн вэ? Магадгүй хаана гаргахгүй байна вэ гэдэг ч юм уу. Маш олон зүйлсүүдийг өөрсдийгөө ч гэсэн нягтлах тийм цаг хугацаа байна гэж бодож байна. Тэгээд энэ өглөө бас хамт байгаа сонсогч танд баярлалаа. Тэгээд саяны ингээд нэгтлэх гэдэг яасан чи бас нэг хаана гэдэг үг манай Оми маш чухал үг гэлээ л дээ. Сүүлийн үед хэд хэдэн удаа таныг тэнд дуурах байхаа гэж бодсон. Таныг юм ярих байхаа гэж бодсон. Таныг ямар нэг юм хэлэх байхаа гэж бодсон. Гэх мэтчлэн ганц хоёр юм комментүүд би хүлээж авахгүй. Тэгтэл би яг тэр үед нь хэдийгээр тэр яг тэр хүмүүсийн хүсэж байгааг мэдрэгдсэн боловч энд би дуугаа байх хэрэгтэй. Энд би өөрийгөө зогсоох хэрэгтэй. Энд өөр хүн ярих хэрэгтэй гэдэг ч юм уу бас ингэж хэлдэг. Тэгэхээр бас сүнсний ятгалаг гэдэг байгаа. За тийм болохоор бид нэр хүн эзэнтэй ганц сүнсний ятгалаг дотор амьдарч суртал бид нэг нэгнээс анхаарлаа халамж ерөөсөө татаж авч холдож болохгүй шүү гэд нэмэлж юм санагдлаа. За. Яг уу. Тэгээд үнэхээр энэ өглөө эзэн бас бид нарыг өөрсдөө нэгтлаасаа гэж сануулж байна. Тэгээд эзний өмнө хамтдаа ирээд өөрсдийн зүрстгэл, өөрсдийн дотор байгаа тэр итгэлээ бас уудлаа хаана байна гэдгээ эзний өмнө нэвт одоо эзний өмнө дэлхий те. Тэгээд та яг одоо үнэхээр эзэн рүү хандан залбираарай. Тэгээд эзэнд өргөх тэр магтаал өөрийн залбирал, өөрийн магтаалаараа та эзэнтэй үнэхээр харилцаарай гэж уриалж байна. Тэгээд хамтдаа магтцгаая. Гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа харалган байх үед хайрын эзэн замыг зам тэр миний хөтөж твэрч өрдөн ойртур
артуулаач өдөр болгон харин хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа харалган байх үед хайрын эзэн замыг зам тэр миний хөдөөж твэрч өрдөн ортуулаач өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа эцгүй хэр газар би байсан ч тэр өдөр элсэн цөлж гол уурсхийг би харнаа тэнгэр дэлхий усцаач эзний үг хിവэр үлднэ өнөөдөрч тэр шинийг бүтээн гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа харалган байх үед хайрын эзэн замыг зам тэр миний хөдөөж твэрч өрдөн ортуулаач өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа эцгүй хэр газар би байсан ч тэр өдөр цөлж гол уурсхийг би харнаа тэнгэр дэлхий усцаач эзний үг хിവэр үлднэ өнөөдөрч тэр шинийг бүтээн гарцгүй мэд газар гарах замыг тэр байх үед хайрын эзэн замыг зам тэр миний хөдөөж твэрч өрдөн ортуулаач өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За бид өнөөдөр хамтдаа Яаковын 2:24 буюу хүн зөвхөн итгэлээр бус үйлсээр зөвдөгдгийг та нар харж байна гэдэг шилээ. Тэгэхээр та нар гэдэг нь одоо 1-р зууны үеийн хүмүүсийг хилээд байна уу? Эсвэл яг одоо энэ Библийг уншиж байгаа биднийг хилээд байна уу? Аль алийг нийлээд байгаа. Хүн итгэлээр бус үйлсээр зөвдөгддөг гэж. Яг гэвэл тэр үйлс нь итгэлийн үндсэн дээр хийгдэж байгаа учраас гэж. Тэгэхээр зөвдөгдөг нэг нь бурхан учраас тэр үйлс нь ямар итгэлээр хийгдэж байгаа гэдгийг ялгах чадaltaй. Хүмүүс бид нар бол те одоо юу гэдгийг боломжоор зодоод, мөнгөөрөө зодоод, үгүй юу гэдгийг те одоо юу гэдгийг эрх мэдлээрээ зодоод гэдэг ч юм уу те танил талаараа зодоод, харилцаагаараа зодоод ч гэдэг юм янз бүрийн бүтээцэн юмуудыг харддаг л да те. Гэхдээ штэ бурхан тэр үйлсийг хараад ямар зүрхнээс гарсан бэ гэдгийг мэддэг байхгүй. Тийм болохоор зөвдөгдөг нэг нь бурхан, зөвдөгдөг нэг нь бид нар биш. Харин бид нар зөвдгөгж гин үгүй юу гэдгийг нь хажуу талаас нь харж яадаг гэж байна. Хэрвээ бид нар хүнийг ингээ хараад энэ үйлсээр зөвдгөгж, энэ бол үйлсээр яг болж байна.
Тийм учраас энэний итгэл нь зөв гэж бид нар бол яг зөв хэлж чадахгүй гэж. Тэгэхээр харин бид нар яах ёстой? За нөгөө өчигдрийн нэг ханаад гэдэг чинь яг болсон тий. Харин бид нар яах ёстой вэ гэхээр нэгдүгээр өөрсдийгөө нэгтлэх хэрэгтэй. Бид нар ямар нэгэн үйлсийн үр дүн харахтаа халелуя Бурханд алдрыг өргөе гэж хэлэхээс өмнө те эзэн минь та энэ хүнийг ашиглаж байгаад баярлаа. Энэ хүний зүрх сэтгэлийг та амраа молон баярлал. Өөрөө ивэгтгэхэд гол нь өөрөө ивэгтгэхэд энэ бүхнийг хийж байгаа хүн өөрөө эзэн тантай илүү ойр харилцаатай байж өөрөө ивэгтгэхэд нь өөрөө таныг илүү таньж мэдхэд нь өөрийнх нь хийж байгаа зүйлээс илүү Бурхан өөрөөр нь хийхийг хүссэн зүйл агуу гэдгийг мэдээсээ эртгэн таниасаа гэж бид нар залбирдаг байх нь чухал. Сайн үйл хийж байгаа хүмүүс хоёр анд харагдаад байдаг байхгүй юу? Яг нь ерөнхийдөө бас 30 жил олон итгэжтэй гарлаа. Нэг нь болохоор итгээд удаагүй хүмүүс байдаг. Тэгээд итгээд удаагүй хүмүүс болохоор яадаг вэ гэхээр нөгөө нэг халуун байдаг. Их нүгэлтэй хүн их уучлагдах болно, их уучлагдах тусам их хайрлах болно гэж Есүс хэлсэн үг гэдэг чинь тийм болохоор яаж юм гэхээр нөгөө нэг их уучлалыг авсан хүн чинь өөртөө байгаа бүхнээ л барьдаг гэсэн. Өөртөө таньдаг бүхнээ дагуулж сүм дэрэн зэ. Өөртөө байгаа бүхнээ өргөн зэ. Өөрийнхөө чадах бүхнийг ямар нэг байдлаар зориулна. Тэгээд яг яадаг вэ гэхээр хэсэг хугацааны дараа тэр бүхний тэр хүн нөгөө нэг итгэлээсээ биш. Итгэл дотроосоо биш. Одоо анхаарлаа сусаараа талархсан сэтгэлээр хариу барих байдлаар хийж ирсэн бол ганц хоёр хүн ормыг нь хуглангууд л за тэгээд ингээд алгуулчих. Тэнгууд олон хүмүүс юу гэж боддог гэхээр үгүй тэр хүн ч гэсэн айгүй сайхан зүйлүүд хийгээдсэн. Тэгээд сонирн байхгүй ягаа итгэхээ байчих гэж. Үгүй талархсан сэтгэлээр хийжсэн байл ягаа. Өөрөө маш ихийг авсан учраас тэр гаргасан зүйлүүд нь бүр өөрөө хэрвээ яг итгэсэн бол бүр илүү ихийг Бурхан дотор хийх байсан байл ягаа. Хүн итгэж амжаагүй байвал яах вэ? Гэх мэтлээ асуултууд гарч байна. Тийм учраас би хэн нэгэн хүн эзэн дотор маш хэмжээний өглөг олон зүйлийг хийгээд эхлэх юм бол би тэр эргүүлээд тэ одоо юу гэдэг тэр хүний одоо хийсэн зүйлээр дамжуулан одоо өрөөгдөж байгаа хүмүүсийг харахаас илүүгээр өрөөж байгаа тэр хүн рүү харин эргүүлээд Бурхан минь тэр ямар их зүйлийг таны нэрээр хийж байна. Түүнийг муурын сүнс болоо түүнийг хүмүүсээс хамгаалж өгөөрэй. Түүнийг урам хугаралтаас хамгаалж өгөөрэй. Түүнийг ашиглах гэж оролдох юм уу эсвэл түүнийг зөхрөөх гэж оролдох түүний энэхүү сайхан сэтгэлийг те итгэлийн бус ашиг хонжоо хайсан одоо тал дохой татсан тийм байдал руу ашигтай юм байна шүү гэж ингэж буруу замаар хийж эхлэхээс та болгоомжлж өгөөсэй. Эхнээсээ энэ зүрхэн дотор байгаа итгэлээр те Бурхны алдрын төлөө Тэнгэрийн хаанчлалын төлөө хийгдсэн байгаасай. Харин хитрхийг талархал дотор за тэгээ би Бурхнаас авсан нэг юм чинь энэ зэргийн юм өгөх бол байлгүй яах вэ гэдэг ингээд тийм дундуур сэтгэлээр битгий хийдэг болж эвдрээсэ гэж миний хувьд бол залбирдаг байна. Тэгэхээр ингэж штэ итгэлээр бос үйлсээр зөвтгөгдөн гэж юм. Зөвтгөгдөх тухай ярьсан болохоос аврагдах тухай яриагүй шүү. Тэгэхээр араа үйлсгүй итгэл бол үхмэл гэдэг үг л байгаад байна. Гэхдээ яг мэдээж ямар ч үйлс хийж чадахгүй одоо юу гэдгийг эмнэлгийн орон дээр байж байгаад насварж байгаа хүмүүстэй би уулзчихсан тийм. Насвархаас өмнө местаслаас амжилтгүй местаслын дараа гарч ирээд орон дээр хөвтөж яхад нь би сайн мэдээ дараагаад нөлөөс илгнээд тэгээ хамтаагаараа гэж хэлээ. Тэгээд одоо хайрын дотор ятгаад тэ эзний урам зориг эзний тэнгэр элчин бол эзэн түүнтэй хамтаага тухай ярьсны дараа тэр ингээд хүлээж авч яана гэх. Тэгээд хамгийн гол мэдээж би ингээд хүнийг ингээд гоё үгээр бөмбөгдөхөөс илүү тэр хүнээр хийх хамгийн чухал нэг зүйл байгаа шүү дээ. За юу вэ? Хүлээж авах залбир. Яг үнэ. Хүлээж авах залбир. Хүлээж авах залбир чинь би нүгэлтэн гэдгийг үлэншэрх шин. Хүн өвдөө тэр их өвдөлт тэр их аимшигтай байдал дотор байж хат нь би тэр хүнийг өнөөдөр хүртэл хийж ирсэн өөрийнхөө бүх гэм нүглийг те Есүс юмд хүлээн өөрийгөө өмөөрлөхгүй. Би энэ үгийг дандаа өөрийгөө өмөөрлөхгүй, шалтак тоочилгүй, барьцалгүй. Тэгээ яг ч аргагүй байсан гэж одоо тэг ярилгүйгээр зүгээр л гэмт нүгэлтэй намайг уучлаарай. Гэм нүглүүдийг хийхэд түүнд оролцоход хэтэрхий их цаг зориулсан намайг уучлаарай. Тэр бүхний оронд таны хайрыг бусдад дамжуулах, таны хайрын тухай ярих, таны хайрын үйлсэд оролцсон бол миний амьдрал ямар утга учиртай байх байсан бэ? Магадгүй зарим хүн их амжилттай хүмүүс байсан байхгүй. Нэг хүн бол их амжилттай байсныг би санаж байна. Маш том хүн байсан байхгүй. Тэгсэн ч гэсэн би тэр хүнд
нүгэлтэн гэдэг юм. Гимших ёстой, гимших ингээд заавал нөгөө амжих ёстой. Гэдгийг нь бол ингээд хэлэхэд бол би өөрөө угаасаа мэддгээсээ өөрийгөө бороо гэдэг. Хүмүүс намайг тэгж бол хэлэхгүй баг намайг өмөрөх хэмжээний амьдэрсэн боловч би өөрийнхөө зүрх сэтгэл дотор өөрийнхөө бороо гэдгийг мэддэг байсан. Тэгвэл би ганцаараа ч биш. Бурхан бас түүнийг мэддэг байсан юм байна. Тэгээ мэддэг байсан гэрнээ тий одоо өөрлөө нь очих юм амьдралын хамгийн сүүлийн босгууд дээр ирсэн чинь намайг өөртөөгөө хамт байхыг хүсэж байгаа бол мэдээч би гэмшлгүй яах вэ? Тэ? Би өөрийнхөө зүг гэсэн бүхнийг л хийсэн. Зарим нь буруу байсан баха. Хүний ертөнцид зүг байж болох боловч Бурхны өмнө бол буруу байсан баха гэж хэлсэн. Ухаантай, мэрэгэн одоо юу гэдэг боловсралтай мундаг хүмүүс бол ингээд мэдээд байж идэг. Зарим хүмүүс нь бол тэ миний амьдралыг тэрний хүн сүдгээ хийсэн бахгүй гээд бүр ингээд дуусаар агаад тэгээд ингээд тэр л одоо шийтгэхтгийг би хармаар байна гэдэг ч юм уу. Тэгэх юм бол тэгээд өөрөө уучлалыг авахд хэцүү байхгүй. Тэгэхээр өнөөдрийн ишлэл бол зөвхөн итгэлээр биш үйлсээр зөвтгөх. Үйлс гэж тэгээ юу яриад байна гэдэг асуудал гараад ирнэ тэ. Тэнгүүд үйлс гэдэг бол хайр болон хайраар хийж байгаа дуулууртай байдлын тухай ярьж байгаа байхгүй юу? Үйлс гэдэг чинь чаддаг юм хийх тухай ярихгүй байгаа байхгүй юу? Үйлс гэдэг чинь чамд хайр байгаа мó. Тэгвэл чи чадахгүйсэнд хийгээд үзэх үү? Чадахгүйсэнд би чамаар хийлгэж байгаа учраас чи хийгээд үзэх үү? Чи хилээд үзэх үү? Чи яваад үзэх үү те? Чи өргөөд үзэх үү? Чи зориулаад золиослоод үзэх үү те? Чи энэ онгорхоо хаалгын дээр зогсоо те? Эвдэрхий цоорхоо чи зогсоод үзэх үү? Хайр гэдэг чинь чи надад хайртай бол чи хийгээд үзэх үү гэсэн үг те? Хайр гэдэг бол чи чадах юм чи хийгээд үг гэдэг үг байдгүй байхгүй. Хэдийнэ чадах зүйлээ дахин хийх гэдэг бол магадгүй зүрхнээс гарахгүй болно шүү дээ. Зүгээр чадж байгаа юм чи угаасаа. Тийм болохоор бид нэр хин нэгэн ах дүүс маань маш их юм үйлстэйгээр амьдраад эхлэх үед тэр ах дүүсийнхаа төлөө зөв тайлбарлах хэрэгтэй. Бурхан минь энэ үйлс нь талхсан зүрх сэтгэлээр эсвэл өөрийнхөө батлах гэсэн зүрх сэтгэлээр биш харин танд хайртай учраас танд дуулууртай учраас хийдэг. Тийм байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр Галат номын 2:15 дээр бас юу гэж байдаг вэ гэхээр аливаа хүн хуулийн үйлсээр бос харин хуулийн үйлсээр бос харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөг гэж бичсэн байна те. Хуулийн үйлс гэж юу юм те? Ингэж болохгүй, тэгж болохгүй гонгот. Ингэж болохгүй юм чинь тэгж болох юм байна гэсэн зүйлүүд байгаа шүү дээ те. Эсвэл энийг хийх ёстой гэсэн зүйлүүд те. Тэгвэл тэрэг хийгээд явхад л тэгээд бодоод ингэж бодож байгаа. Гэтэл энэ дэлхий дээр эмх зэгцтэй амьдрах Бурхны ард түмэн байхад Бурхны ард түмэн ямар вэ гэдгийг энэ дэлхий газар дэлхийд харахад болж исэн боловч харин Бурхны хаанчлал, Тэнгэрийн хаанчлал мөнхийн улсад ороход зүрх сэтгэлийн байдал гэдэг бол Бурхан зүрхийг харж байгаа учраас тэр нь маш чухал байгаад байдаг байна. Тагил өргөчөөл байж исэн заавал те. Тагил өргөчөөл байж гэдэг чинь болж байгаа юм бас. Ард түмнийхээ төлөө дайн тулаанд орох гэдэг нь ялагдчихвол яах юм, бурхангуй бол яах юм те. Бурхны эсрэг дэрсэлд бурханд өгөөгүй байвал яах юм гэдэг тэр нэг юм хаан хүний зэргийн жанжин хүний бодол яваад байна те. Гэтэл тэгээд тэр жанжингаал хаангаал байхгүй юу? Харин дахилч хүн үүнийг нь хийх ёстой байтал. Тэгээ бурхан яагаад тэр Израилийн газар нутагт 7 хоног явдаг газар гэж ерөөсөө байхгүй юу баг. Тэгтэл яагаад Самуэлийг 7 хоног одоо ингээд хааны газар хүлээлгээд тэгээд харсан юм бол Саулын дотор бурхны хайрлах хайр, ард түмний хайрлах хайр тэгээд дуулууртай байдал байна гэдгийг харсан байхгүй. Би бурхан дуулууртай байна гэдэг чинь энэ бурхан тэргүүдээр өрөөгдөхөд хэрэгтэй. Би одоо бурханд хайртай байна гэдэг нь те бурхны хайрыг татаж би одоо хаан хүн жанжин хүн бурхны хайрыг татвал миний одоо захиргаанд байгаа миний доор байгаа харьяалагдж байгаа бүх хүмүүс бас бурхны хайрыг татаж бурхны өмнө бас өрөөгдөх юм аа. Миний итгэл гэдэг бол маш чухал юм аа. Миний үйлс хамгийн гол үйлс нь бурханд хайртай байж бурханд дуулууртай байх гэдэг зүйлийг ойлгож чаддаг байна. Сэлэм жадны үзүүр, эрх мэдлийн үзүүр өөрөө хинбэ гэдгийг бусдад баталж байгаа те. Энэ хаан шүү гэж баталж байгаа тэр дахилчийн тэр үйлдэл эднэр дээр дэндүү анхаарлаа тавьсан учраас дараад нь дахилчин хуржээд өөрийг хэлж байгаа шин. Шатаал дахлаас илүү зүрх сэтгэлийн дуулууртай байдал чухал гэдгийг та мэддгүй юм уу? Бид нар хамтдаа бас магадгүй Эфес номын 2 дугаар бүлгийн 8-9 дугаар зүйлийг үзэх хэрэгтэй байна. Тэн дээр ингэж нэгүслийн учир итгэлээр аврагдсан та нараас бос
Бурхны бэлэг бөгөөд үйлсээр биш тул хинч үл сайрхах болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Есүс Христийн дотор бүтээгдсэн түүний бүтээл юм гэж байна. Бидний сайн үйлсийг авах гэж Есүс Христ нас бараагүй, харин Есүс Христийн дотор бид сайн үйлсийг хийхээр бүтээгдсэн түүний бүтээл гэж байна. Тэгээ бид нарыг тэр тэдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн гэдэг чинь. Бурхан бид Бурханыг таньж мэдхээс өмнө хийж чаддаг байсан зүйлүүдээ Бурханд шалгараад тоогдсон юм биш. Харин бидний дотор Бурхан хийлгэхийг хүсэн түүний хүсэл төлөвлөгөө байдаг учраас түүнийг нь хайрын дотор, довлогортой байдлын дотор үлдэх юм бол бид зөвхөн итгэлээр биш. Харин үйлсээр зөвтгөгдөхийг өөстөө харж исэн бол бусдад бас харуулах боломж нээгдэх болно. Энэ идэвхтэй амьдралын донд эзэн та бүхнийг ашиглаж та бүхнийг хийсэн үйлс үеийн үед Бурхны алдар болон Бурхан байдгийн гэрчлэл болох болтугай.
бид өнөөдрийн үгийн цагаараа Яаков 2:24 хүн зөвхөн итгэлээр бос үйлсээр зөвтгөгдгийг та нар харж байна гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Энэ ишлэлийг би харчаад бодогдсон зүйл нь энэ дээр айгүй маргаанууд, магадгүй буруу ойлгох, магадгүй гаж урсгал гэдэг ч юм уу тиймэрхүү ойлголтууд айгүй гардаг маргаантай тийм хэсэг байх гэж бодсон. Тэгэнгүүт сая пастор манаас сайн тайлбарлаж өглөө. Миний бас цоо шинээр сурсан зүйлс бол бид нар яг үйлс хийгээд ээж болно те талархалтай одоо сайн үйлсүүд бид хийж болно. Гэхдээ тэр үйлс манайг хаанаас гарч байна вэ гэдэг маш чухал санагдлаа. Бид нар зүгээр л талархаад өгөөд ээ нүү эсвэл яг эзний хайраас өгч гинөө гэдэг энэ зүйлийг бид нар дахин нягтлах, дахин эргэж харах зүйлсүүд маш чухал санагдаж байна. Тэгээд үйлс маань үнэхээр хайр дотор байна уу? Эсвэл бид нар чаддаг талархсан зүрхсэтгэлээр хийж гинөө гэдгээ шалгаараа. Тэгээд үйлсээ нягтлах нь бас эзний өмнө бас чухал бидний итгэлийн маань тэр шалгуур харагдах зүйлсүүд болж өгч байгаа тий. Та нарын дотроос багш болох гэж олон хүн тэмэл хэрэггүй. Багш хүн шүүлттэй байдаг юм аа гэдэг үгүйдэг шүү дээ. Тэгээд өнгөрсөн 7 хоногт Эрдэнэтэд хичээл зааж явах үед нэг ийм үг сонслоо. Урд нь ингээд хамтдаа Библи судалдаг байсан нэг эмэгтэй одоо өөр сүмд яваад өөр ер нь бол гаж урслын цуглаанд гаж тайлалтай цуглаанд яваад одоо бол би өстой пасторууд ямар ч пастортай нүүр тулж ямар ч пастортай одоо Библийн талаар ярилцаад бол ялна гэдэгтээ бол итгэлтэй байна гэж бол хэлсэн. Библи бол бид нэг нэгнийгээ ялахад зориулагдсан юм биш ээ. Бид нэг нэгнийхээ тас дайсан ч биш. Харин зөв урсгалын зөв чиглэлийн зөв цуглаан байх тусмаа Библиэс хариулж чадахгүй юм их байдаг шүү. Гаж бас буруу байх тусмаа Библийг хитрхи их мэддэг болдог шүү. Яагаад гэж юм бол яагаад гэвэл бурхан яг нэг юм юу ч одоо юу гэдгийг томруулдаг шил шиг нэг юм зүүм шиг зүүм гэж ойлгож байгаа шүү дээ. Бурхан яг ингээд ооми чиний амьдралд өнөөдөр энэ хэсэг жоохон бүдэг байгаад энэ хэсэг жоохон тод харагдах ёстой шүү. Үгүй бурхан минь би бүгдийн тодор үгүй чиний жижигхэн толгоо чиний залуу наснд одоо хамгийн чухал зүйл нь энэ шүү гэд бурхан зүүмдээ харуулад өгж байгаа зүйлийн дотор баярлаа бурхан минь ээ. Тэгээд мэдгүй зүйлүүдээ танд итгэж танд даатгаад мэдүүлж байгаа энэ зүйлүүдийн чинь дотор би өнөөдөр хайр ба дуулууртай байдлаар амьдрья бурхан минь гэд ингээд явж хаад бурхан яг тухайн болгонд нь харилцаатай байгмал зүүмдээ юуг тод харах уу юуг харах уу гэдгийг чинь заагаад явна. Харин гаж урсгалынхан болохоор цуглаан чинь хариулахгүй байна уу те? Пастор чинь энэ асуултанд хариулж чадахгүй байна уу? Тэр одоо пасторын болов, тэр одоо багшийн болов, тэр одоо Библи мэддэм болов, чам заах хэрэгтэй болов. Иймхэн одоо шинэ нэг ийм ишлээд гэж энийг хариулж гинүү гэдэг юм. Мэдэхгүй гэдэг. Очоод асуудаг юм гэдэг. Пастор асуу. Пастор нь хоёр талаар хариулдаг. Нэгдүгээр үнэхээр мэдэхгүй ч бас бид нар чинь судалж үзэх хэрэгтэй. Хоёрдугаар асууж байгаа хандлагаас нь болоод хариулахаас татуулж байгаа. Цагтаа Иесус ч гэсэн хэрүү таны өмнө чи хин бэ? Бурхны хүүхэд мөн үү? Дараараа гэсэн чи хариулахгүй л гэсэн байхгүй. Энийг санаа. Та хамт залбирая те. Их эзэм минь биднийг үйлсэд хитрхи анхаарад, чаддаг зүйлдээ хитрхи анхаарад таны хайрын дотор, дуулууртай байдал дотор бид нэр хийх хүссэн зүйлийг анзаарахгүй өнгөрөхөөс тэрийг бид нэр хийхгүй алдахаас үнэхээр одоо санаа зовж байна. Танд дуулууртай байхад таны хайрыг амьдралдаа илүү их мэдрэхэд тусалж өгөөч. Бид нар шагнал, урамшуулал гэхээс илүү та бидэнтэй хамт байж таны хайр бидэнтэй хамт байгаа нь чухал байна. Есүс Христийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээ тэгэхээр манай шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.